төгсөлтийн одоо баярын хичээлийг манай одоо зөвлөх профессор доктор Наванбай Таухын байна. За аюултай хамгийн нэгдүгээр үсгнээс эхэлж байгаа манай шинжлэх учраас ихлээд энэ дээр үсэг ялдаа. Тэгээд манай төлөвлөгөөнүүд энэ агаар ихэлсэн их төвхтэй ийм хэлхэн байгуулагдсан ба манай хүмүүст яриада ихлээд энэ хоёр шинжлэх ухаанууд хоёулаа хоорондоо холбоотой. Антэрхтэр хайрман нэгдээ яста энэ бүтээгдэхүүн нийгмийн шинжилгээнд гараарсан байдаг зэгэхээс сэрсэн ихэр хөгжих ийм хоёр шинжилгээ байна. Археологийн ухаан, антропологийн ухаан хайрман төвийг андаа шинжлэх материалаараа дайжуулж байдаг. Эзэн төгсөж байгаа. За юуны төвөнд энэжил төгсөж байгаа. Дөрөвдүгээр курсын аюулчнуудад халуун сэтгэлийн баяр хүргэе гэж бодож байна. Би дөрөвд уулзалтанд ярьж ирсэн 4 жилийн өмнө бидний гараа эхэлж байсан. Тэгээ өнөөдөр энэ хонхны баяр дээр бас дахиад гараа эхэлж байна гэж хэлсэн. Энэ гараа бол ямар очилтой мөхтэй зэрэг Монгол Улсын их сургууль 4 жил сурчаад одоо онол практикийг эзэмшчаад ингээд жинхэнэ амьдралын гараан дээр гарч ийн гэдгийг хэлж байгаа юм. Тэгээд энэ гараа бол их барианууд их хол юм. Яагаад гэвэл их удаан хугацаагаар үргэлжлэх юм аа. Энэ бол амьдрал гэсэн юм. Энэ удаан хугацааны аянчны хувьд урд зам даялах энэ цаваанда Монгол Улсын их сургууль тэнхимийнхаа багш нартай 4 жил нөхөрлөж, суралцж, тэдний зан аашийг мэдж, тэдний эрдэм мандыг сурч авсан энийг эгнэгт санаж яваарай гэж ингэж хэлсэн. За энэ үгээр би бас дахин давтахыг хүсэж байна. Манай дөрвийнхэн бол их хөдөлгөөнтэй, их авсгаатай ийм аюутнууд байсан. Би эднтэй анх удаа тэрийн дадлагч явсан. Тэрийн дадлагч явахдаа бид Монгол орны хамгийн сайхан байгальтай, төв соёлын дусгалтай ийм газруудаар аялсан. Тэднийг Монгол Улсын энэ их яндашгүй баялаг энэ их соёлын дусгалыг танилцуулж явсан. Биднээс Монгол орныхаа төвд байдаг мөн хангаа хэрийн бүст байдаг янз бүрийн соёлын дурсгалууд, байгалийн дурсгалууд, за хадны их сүв зургнуудыг хуулж өөрийнхөө тайван ихлүүдэд бэлтгэж явсан. За энэ хугацаанд биднээс нэг дурсгалтай зүйл юу байсан гэхээр биднээс анх удаа Монголын эхнийсэнд харахын хотод очиж Эрдэнэзуу одоо яг хорл хорж яахтан таарсан. Тэгээд энийх Авдасаа хааны өөрсдөө байгуулсан Эрдэнэзуу хийдэд энийх ерөөлийн хорл хорж яахад таарсан учраас биднээс бас ингээд орж мөргөж шашиндаа одоо хүндэтгэл үзүүлж байсан. За үүнээс гадна биднээс аяллахын замд Монгол орны хамгийн их тусгалтай газруудаар явсан. Ингээд архан мөрний хөвөнд биднээс очиж за цааш тийм бол Архангаа аймгийн хэсэгт бат байгалийн музей, за цааш тийм бол Таахын чулуу, за бүр цаашдаа бол Монголын их налбартай сонин байгалийн дурсгал хадгалсан харгыг үзсэн. За энэ харгыг үзэхэд бол манай аймгийн хүмүүс яг
хоргийн ансар дээр нь одоо чинь тавааны ансар дээрээс хоргийн тэр доошоогоо тунхаж орсон 70 м гүн рүү одоо харж энд дарыг өчигдөрхний шахуу галтуул дэлбэрсэн юм уу гэмээр ийм их сонин байгалийн өсөлтүүдийг нүдэрээ үзэж ингэж явсан юм аа. За үүнээс гадна бол биднээс давхрын хугацаанд хэд хэдэн газар матлах хийсэн. За үүнээс гадна Монголын нэг урсгалтай хатны зураг байдаг хоёр тамирын хүрээгийн үзүүрээр орсон. За Монголын 13 дугаар зууны талбарт Монголын үеийн мөш матсан. За нэг ийм айлын замд бидний хийсэн ажил манад тэр жигийнхээ мэдээлэлээр гарсан ийм хүмүүст ярмаар байна. За тэгээд нэг шинжилгээ юм ярихад бол чи явж ирсэн юм. Тэгээд найруулдаа мэдээ. Хэрэггүй юм. Одоо багийн замаар гараад даваа тулмынд очих хэрэгтэй байсан. Тэгээд даваа тулмынд очихдаа явсан чинь машина шавж суугаад манай жолооч их тайван сумьяатрыг ийм жолооч яасан. Тэгээд машина шавж суугаад биднээс машина гарах гэж төмөөрөө шавар шапан хажуудаа эндих чалуу цөөхөнтэй газар холоос манай аюутнууд армаа тэжээ цамцтай хүртэл чалуу цуглаагаа зөөгөө тийгээд ирчихсэн. Тэр бидний төлөв матадгүй хөвгөлтэй явуулсан. Ингээд энэ аврагын тэр зүгрүү явж ангийн болоо даваатны одоо хөдөө гэрдэр насч биднес тэнд амарсан энэ амаршууллыг ачаалуултай байсан. Ягаад гэвэл даваатны тэр байгаа газрууд маш олон тооны хүрлийн ийм дөрвөлжин бослоо байдаг газар урд нь бол би мэддэг байсан. Тэгээд тэр дөрвөлжин бослуудаа биднээс аюутнуудаараа явж чи зайлууд одоо ийм байсан. За тэр бас орхон тэрний бол нэг сонин зохион байгуулалттай юм бош байсан. Энийг тулаан зураг энийг хийж ингэж ажилласан. За тэгээд биднээс юу аранга зэтэл гатуу явсан. Зэтэл гатуу явахын өмнө талд биднээс их шоу хийж байсан машин. За одоо баатаргийн харьяа нутагт орлоо гэж ташруулж ингэж байсан. Тэгээд баатаргийн гэрнүүд тэр одоо зэтэлгээс араанаа Вачингдуу явдаг замын хойд дуудын ингэж байдаг байсан гэдэг. Тэгээд тэдний дээр очиж баатаргийн эскорт биднээс санахын дайдуулж хараад өрөм тарих гэж өгсөн амарч ингэж явж ирсэн. За тэгээд цаашдаа биднээс яваад өөрөө Зэцэлтэй пати мужийн үтсэн. За тэгээд цаашаа тайхан чөлөөлөө энэхээр биднээс юунд очиндаа харайтын замд ороод харайтын замд би хийж явсан. За яа аюулгүй юм. Удган мод гэж нэг мод тэнд одоо их чухал юм. Асрын тэр юм одоо бид олснаа. Тэгээд тэндээр одоо очиход хатаг амьдрал болсон ихтэй удган мод байгаа тэнийг бүгдээрээ үчээ. За зарим ахтууд маань бол ашаа тэрнийг асгааныг модны хаалт орж мөрөг тийм байгаа. Тэгээд тэр мөрөгт бас ямар янзын үг хэлэхгүй өндөр гэдгийг бөөн инээдэн болж ирсэн.
Аавнаас гадна биднээс тэр автоматыг үзэж чадах чулуутын одоо Монгол орны хамгийн их сайхан дурсалтай чулуут голын нэг хүн гинжиг 30 метрээс хүн ийм хатан гацсан байгаа шүү дээ. Тэр хатан гацлын өргөдөр очиж үлдээ. Тэр чулуут голод орсож байгаа. Тэр байгалийн сайхны өмнө үлдсэн 6 ахуулсан. Тэгээд цаашаа идэнс ясаа юу хорог үлдсэндээ. Тэгээд тэндээсээ гоцсангаа симаа. Энэ айлтын тухайд аван багшууд их баяр хөөртэй явсан. Эдний зам бол их хөгжилтэй маш гоё юм байсан. Энд бол миний сэтгэлд одоо хүчтэй юм. Манай аюулгуудын андаас их авьяаслаг хүмүүсүүд чадчихсан. Яг орнууд мэддэг байсан. Манай хэн ариунаа бол маш гоё дуулдаг. Ер нь одоо ариунаа бол манай хатгаар явж байгаа аюулгуудын нэг дөржигчин ийм байсан. Сайхан маш их гоё дуулдаг. Би ариуны дуулдаг гэдэг нь доктор их ашаатыг за өнөөс гадна биднээс юунд эрдэнэ шимгийн хамгийн төсөлийн үйлдэл эрдэнэ шимгийн дэснийтэ аавд дэсэн тэгээд энэ биднээс нэг хаан хараад ингээд жижигхэн наадам басна сон тэгээд тоглосон бас шагналтай тоглолтнууд хийсэн энэ бол зүйлсээ эрдэнэ шимгийн аав нь бол тэр юу юм бэ гэдэг хостын нөөнд алба хашижсэн ийм юм байсан. Тэгээд тэнд нэг их сайхан амралт тэгээд ингээд нийслэлтэй хүмүүс дэргэжсэн. Шээ яхан байна уу шээ?